Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Хэнтийн аймгийн Төгөлдөр дэлгүүртэй танилцъя. Олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж тус дэлгүүр нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 28 оны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж хэрэглэгчтэй найрсаг үйлчилгээг үзүүлсээр байна. Мөн 2024 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Хэнтийн аймгийн Дадал суманд салбараа нээж үйлчлүүлэгчтэй улам морьдчээ. Аймгийн төвд байрладаг тул одоо байршлын хувьд олоход хялбар давуу талтай юм а. Энд нийт 10,000-аас 20,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдж байна. Хүнс, гэр ахуй, гоо сайхан, бичиг хэрэг, тоглоом зэрэг өдөр тутмын хэрэгцээд бүх төрлийн барааг нэг дороос төвлөрсөн. Хэрэглэгчдүүд цаг хэмнэх сонголтоо өргөн хүрээнд их боломжийг бүрдүүлж байна. Дэлгүүрийн орчин цэвэрхэн, эмх зэгцтэй бараа бүтээгдэхүүн нь ангилагдсан тул үйлчлүүлэхэд хялбар тухтай юм а. Эндээс онцлох нэг давуу тал нь бол үн. Ихэнх бараа бүтээгдэхүүнүүд одоо Улаанбаатар хотын үнэтэй харьцуулахад боломжийн харьцангуй хямд байгаа нь анзаарэгдэж байгаа. Ялангуяа түргэн бэлддэг хүнсний бүтээгдэхүүнүүд бол өргөн сонголттой байна. Тухайлбал лавшаа, талын Монгол, аншаан будаа, арна зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүд олон төрөлтэйгээр худалдаалагдж байна. Хөдөө орон нутгийн амьдралд ялангуяа ажил ихтэй хаврын үйлрэлд бол түргэн хэлбэр бэлтгэх боломжтой хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээ нь өндөр идэг. Ийм үед талын Монголын лавшааг хурдан бэлдэж болгох, ижлэг сайтай бүтээгдэхүүнүүд нь цаг хэмнэхээс гадна биеийн тэнхийг нөхөхөд чухал үүрэгтэй байдаг. Энэ хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг ийхүү нэг доороос өргөн сонголтоор авах боломжийг бүрдүүлсэн тус дэлгүүрийн нэг давуу тал болж харагдаж байна. Талын Монгол брендийг ерөнхийдөө бол хэрэгэлдэг. Тэгээд эрхлэхэд ер нь бол хялбар бид нар шиг төрийн албаа жишээлбэл үдийн цайгаараа очиод шууд 10-аас 15 минутын дотор буцалгаа хийчих боломжтой. Ийм хүнсний бүтээгдэхүүн байдаг. Тэгээд ер нь хөдөө гадаа явахдаа ч гэсэн ийм савлгаатай борцтой шүл гэдэг яг Монгол амтыг шууд хэрэглээд л буцалгаад л хийчих боломжтой, халаагаад хийчих боломжтой бол хялбар санагддаг. Би энийг бол хэрглэж үзсэн. Тэгээ энэ бол надад их таалагдсан, их амар санагдсан. Тэгээд будаанаас бас би энийг хамгийн их хэргэлдэг. Амархан болцтой бас аятайхан амттай байдаг. Тийм чанартай будаа байдаг учраас маш олон хэлээр наваад ингээ гэртээ тавьчихдаг. Тэгээ энийг хэрглэж үзье гэж бодоод явж байгаа. Тийм. Энэ артлыг уншихаар амин дэмтэй хүүхдэд хэрэгтэй юм уу гэж гэр бүлийнхэнтэй зориулж авсан. Кассын хэсэг дээр бол үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн бол их байсан. Ажилчид нь шуурхай зохион байгуулалттай найрсаг үйлчилж байлаа. Энэ үйлчилгээний чанарыг илтгэх нэг чухал үзүүлэлт болж байна. Төгөлдөр дэлгүүр нь барааны өргөн сонголттой, орчин үеийн цэвэрхэн тоглог, үн боломжийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдтэй мөн үйлчилгээ нь найрсаг, шуурхай гэдгээр онцлогтой юм. Хэрвээ та Хэнтийн аймагт байвал Төгөлдөр дэлгүүрээр заавал орж үзхийг санал болгож байна. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.